Тэмүүжин тал нутгийг ноёрхох байлдааны думд хэд удаа хүнд ноцтой ялагдал учиржээ. Энэ үед тэр зүүн хэсгийн тал нутаг дайгж тамиртын хгээ сэлвэж ялагдсан сургаамжаад өгнө нь боторсон аймаг угсаага цуглуулдаг байжээ. Тал нутгийн элгэнд өссөн Баатар Тэмүүжин тансаг байгальын торгон хөрснөөс шим хүртэж тал нутгийн хаан тулсыг байгуулсан юм. Тав дугаар анги. Хэрэг аймаг бидний итгэлийг эвдэж дайсагнах болсон учраас одоо бид ямар ч холбоотонгүй боллоо. Цаашдаа бид дан ганц өөрсдийн хүчиндээ найдахаас өөр аргагүй болчиход байна. Тэр Ван Хан хүү хоёр нь юу юм бэ? Бид өчнөө удаа тусалж байсан. Гэтэл тэрний хариу гэж биднээс хэдэд удаа урвсан. Харин энэ удаа зэвсэг барин уулгалсан дайрлах байна шүү. Тийм ичхэргүй хүмүүс гэж юм байдаг. За тэр яа. Одоо бидний дараагийн халдах дайсан Хэрэг аймаг боллоо. Гэтэ одоохондоо жаахан төвч хэрэгтэй байна. Одоо бид дөнгөж 4600 хүн зэрэгтэй байна. Хасар дүүгийн сураг чимээ одоо бодлоо алга. Энэ болохоор бидэнд Ван Ханыг дарах хангалттай хүч байхгүй байна. Одоо бид хоёр хэргийг гүйцэлдүүлэх хэрэгтэй байна. Нэгд Элчилгэн Ван Хантай найрамдах. Найрамдах гэнэ? Эцэг минь. Ван Хан бидэнтэй найрамдах юм гэж юу? Хамаг байдгаа Иесус даатгсан тэр хөгшин зөнөгч гайгүй нэ. Хамгийн гол нь жамуух. Учир даритай нартай хамт дагаар орсон Монгол овгийн цэргэн жанжнууд хэцүү байна. Миний хүүхдүүдээс элч томилон яваад дүү нараа хайрлахгүй хүмүүхэнд би хармаар байна. Би явна. Алтан ах, даритай авгнаар ямар шууд царайдтай угтгийг хармаар байна. Мэлгүүтэй Ван Ханы элдмисийг ажрахгүй зурж чадна. Харин уран өгөө ухаан санаагаараа хэндэж гүйцэгдэхгүй хорчтой цуг явсан дээр баг. Болтгүй яах вэ? Гэхдээ би бэлгүүтэйг ахалж байгаа юм шүү. Чиний амар байх хэрэггүй аа? Тийм ээ. Иван хаан толгоогоо тийм амар өгчмөргүй шүү. Зүйтэй. Хорч толгоогоо алдвал нөгөө 30% хүүхэн нь яах вүлээ дээ чи. Хүн шоолох юу байна? Орчоо. Би тэгээ юу гэж бодож байна даа? Энэ удаа бид жамуух даритай зэрэг хүмүүстэй эвийн хилцээр нүүр тулан хийх хэрэггүй л болов. Ямар нэгэн аргаар Ван хаантай уудаж ичхүргүй ажилласныг илчилж элэг дүрхийн савд олъё. Хамгийн гол нь нүглийн намжлуулж чадвал нэг бод биднийх боллоо гэсэн үг. Зүйтэй. Миний хэлснээр тэгж шийдлээ. Эвийн хэлэлцээр хийдгүй юм аа гэхэд бид багаж чадваа цаг хожих хэрэгтэй байна. Тэргийн цаадууд гарах юм биз дээ. Эмээ. Хоёр дахь шийдэх зүйл гэвэл бид одоо улам цаашаа ухарч хөлн бөөрийн сав газар хүрэх хэрэгтэй байна. Асрах яах вэ? Бид хөдлөх хэрэгтэй. Амьд мэнд байгаа цагт ууцх өдөр ирэх байлгүй дээ. За тэгвэл ингэж тогтъё.
Бидэнд цэргийн хүнс гэхээр юм үлдсэн. Мансургээ сайн санс. Тэгэхдээ ямар ч үед унсан морин алж идэж болохгүй. Одоо бүгдээрээ аратан гөрөөс мэт өмх хоолон өөрсдөө олж идэх болох юм. Хэрэг аймаг. Элгүүтэй чи Тэмүүжний Лолиосны хүн болж цусан өшөөний минь хариуг биеэрээ төлөх гэж ирв үү? Наад хоёрын хөнөөч. Тэгэлдээ албал ам байна. Хадгалсан юм чи өөдөөс харах нүдэ завчих юм бол билгүүдээ би өөдгөө хэрэг болог. Ирхмүүдээ. Артаа ганц ч мэсгүй хоёр эр хүний өөдөөс ийм олон сэлэм гаргаад юу хийнэ вэ? Битгий гуаглаад бай. Хэрв агуу их Ван хаан та инхийн хоёр элчийн үгийг сонсох дургүй байгаа бол би дуугуудаад өгч болдгүй яах вэ? Ван хаан. Энэ хашаанд өөрөө ороод ирсэн хоёр муу төлгийг алах юу хүн байх вэ? Ихтэй хэлхүүгийн эхлээ сонсвол ямар вэ? Тэмүүжин дангаар орно гэсэн ч байх юм билүү? Та нар бүгдээрээ гарч байна. За тэгвэл эдний амиг тасхаа түр хойшлуулъя. Хан эцэг минь. Элэгнэж намайг юунд айлгав? Муу хөвүүд, муу бэрүүдээ амар унтуулахгүй юунд айлгаж байна? Сандайж суух орой минь салбагнууд нь түлхэж, савсан гарах утааг минь цацруулан хийсгэж, санамсаргүй муу хөвүүдээ юунд сандруулан хөнөө гэж Тэмүүжин хаан хан ах танаас асуулгалаа. Манай хаан бас хан эцэг минь та хажуугийн ховч хүний халтай муу үгэнд хатгагдан юунд орвоо гэж асуулгаж байсан шүү. Тийм шүү. Үнэхээр тийм. Чи амаа татаараа Чи ч байдлаа Ван хааны амыг хориулсан уу? чамайг дугуй гэж байна. Би Ван хааны алтан цацарт ирсэн болохоос биш. Танай жадран овогт моглоогүй байна. Ван хааны өмнөр орж аимшиггүйгээр үг дуурах хар толгойг чинь манай эзэн Тэмүүжин өршөөсөн учраас чи өнөөдөр хоосон цэцэрлэгээ зогсож байгаа байх шүү. Битгий унгасалт. За. Та нар битгий миний өмнө хэрэлдээд байна. Бэлгүүтэй. Бидний хооронд хүн яс хайсан гэдэг шинэ оргүй хоосон үг шүү. Үгүй хан эцэг минь. Өнгөрсөн жил манай хан ах 8 нарын гараас таны эд хөрөнд эхнэр хүүхэд уулын хар сугууг чигүрд эргүүлэн авч өгөхгүй. Та хоёр эцэг хүүгийн холбоогоо дахин нотч орт могоон хэл хооронд минь хутгаж хов жив оруулбал холдод садалгүй. Харин хоёр нүрээр учирч хор хөнөөдийг засалж бай гэж хэлж байсан таны үг одоо тэр нь миний чихний хангилах шиг болж байна. Гэтэл та ойрхон тусрах хүний үгэнд итгэж өргөсөн тангаргаасаа нэцэж хөнгөн хуумгаа хөдөлгөхөд бидний нөхөрлөл тэр удаан тисэх үү? Харин манай хаан 10 жилийн турш танд нэгэн өдөр мэд үнэнч байж ирсэн. Хоёр ардтай тэрэгний нэг ард нь хугарвал үхэр тэргийг чирч чадахгүй. Хоёр хүрдтэй тэрэгний нэг хүрдэн эвдэрвээс тэрэг бас хөдлөхгүй шүү гэж хаан бидэнд ямагт сануулдаг байсан. Ах маань тэгж бодсон учраас тантай хамтран тоогчны хэсэг рүүж толгойтныг бүхийлгэж явахдаа олдлогдогчдын олонхийг хан эцэг таньдаа өргөн барьдаг байсан буцуу. Гэтэл та тэрнийг эс санан бидэнд хаалтан довтлоо. Хан эцэг та юунд ингэж байгаа юм? Бодоод бодны шир дөрөв гихч үнэхээр боцоод байна шүү дээ. Дуугаа байж үз. Дуугаа болж үз. Хөгшин миний зөнөө биж буйн харгаа энэ байх. Халаа. Сайн хөвнөөсөө салж сайхан төрөө гутав бэ. Эрхэм хөвнөөсөө салж эвдэр хөлийг хийвэ. Үүнээс хойш Тэмүүжинд халдан довтолж болохгүй. Миний өмнө дахин тэр рүү халдах тухай үгээрээ үсхийг таасан хориглолоо. Яха хамбо. Дайр үсэн хоёроо. Та нар одоохон хасрын эхнэр хүүхдийг суулдаад бэлгүүтээ хорч нарт өгч явуул. Тэднийг туулын хар шугаагаас хамгаалан гаргаж өг. Тэднийг ам нээж амтхаас өмнө хөнөөждөг байсан юм. Хэрвээ чи тэдний хөнөөч гисэн бол хэрэг аймаг Тэмүүжин нарын холбоо нэг мөсөн тасарнаа гэсэн үг шүү. Тэрнийг би ганцхан үлээгээд байсан. Чи тэгвэл юугаа үлээгээд байгаа юм? Чи жаха хамбуугаас айгаа юу? Эсвэл билгүүтэйгээс айсан хэрэггүй? Би тэднээс айх юм уу?
Билгүүтэй. Ван хааны амдгаа тангарахт итгэж ирэхгүй. Харин саяны хэлсэн үг нь үнэн байж мэднэ. Би ахыхаа гуймтгай данг мэдлгүй яах вэ? Таашта Сэнгүмд хамраа дөрлүүлээд явах нь зай шүү. Жахаахан баха. Таныг санаа тавьсанд баярлалаа. Арай үгүй байлгүй дээ. Энэ эндүрлийг арилгасан юм чинь хэрээд Хяад аймаг болмол эвтэй найртай болох байлгүй дээ. Дагс! Мэдээд яваарай. Сэнгүм нэртэй. Би Ван хаанд дуулах чад ирнэ. Билгүүтэй. Орчоо. Та нар туулын хар шугуунаас амьд болторно гэж санаа юу? Сэнгүмэй. Чи манай хааны амт хүн. Хаан эзэн минь өөрийгөө Ван хааны дээлтэй төрсөн өрнө гэж ярих дур тавиад юм. Харин чи Ван хааны нойтон төрсөн өрнө. Ван эзэг чинь та хоёрыг тэр ингэж ялгалгүй хайрласаар өдий хүрсэн. Тийм болохоор чи Тэмүүжин хаанаас чи ирэх нь элдв дээдэг хийж явах хэрэг юу вэ? Сайн дүүн байхад болно. Болдоо. Тэмүүжин аман дээр аавыг хан эцэг Ван эцэг гэх мөрдөн хачир дээрэн хөгшин зүнг гэж хочилдог гинлээ. Үгүй. Хаан ах хэдэж тэгж байгаагүй. Тэгээд зогсохгүй. Аман дээр надтай ах トゥ гэчгээд ар хударгаар адгийн тэнэг гэж хэлдэг гэсэн. Чи тэгж боддог байлгүй. Тэмүүжин хаан тийм хэзээ ярихгүй. Жамуу хочир нарал чамд ийм дэмий үг дуулгаа биз. Сэнгүмэй. Итгэх эсгээ өрөөд мэд. Манай хаан эзэн танай эцгийг өдөл насаа 50 өнгөрөөг гэсэндэн Отгоо аймгийн дагуудаад Хормдын тал руу нүгөөд явчихсан шүү дээ. Тийм болохоор чи эцгийнхээс итгэдэг битгий заваа. Алив, явцгаая. Хаашаа явах вэ? Миний хацрыг харж байна уу? Өшөөг авбал сориггүй идэгдэг гэлцдэг юм. Одоо чиний өгөхөж ирдтэй. Сэнгүм. Эднийг тавьж явуул. Хан эцгийнхээ үгэнд яагаад орохгүй байна? Тэр чи миний үг үсэ. Дараад тэднийг махаа боддог. Болцоо гэж байна шүү. Болцоо. Болцоо гэж байна шүү. Сэнгүм мэндэ. Эргийн элч аваад явхаас өмнө намайг төр чадвараа 50 байлгаад өгч болох хүн үгүй юу? Аваа. Танд аз итгэл сүлжчихсэн биш үү? Харж байгаарай. Тэмүүжин таны гавлын ясыг мөнгөлөөд сархад цоогод суух өдөр ирнэ. Өөрсдөө эсгээ битгий хараагаад байгаарай. Үнэхээр тийм чинь. ертөнцийн эзэн залхай баатар тэгсэн нүгдий чинь хэлрүүлэх болтугай. Алив, та нар одоохон хасрын ихнэр үгдэг барайд ав. Ванхан, та байдлаа ганц мөнгөний толгойд мэдхэ байж таа гэж үү? Уга таач. Хасрын ихнэрийг би олж авсан юм. Тийм болохоор тэднийг яахан би өөрөө мэдээ. За яах вэ? Бэлгүүтэй минь. Хасар нэгэнд орсоргүй алга болсон болохоор архиад хурдах юм гэж. Бэлгүүтэй. Та хоёр тэргүй хүн шүү. Харин Тэмүүжинд дайн зарсны минь дуулгаарай. Хэрвээ Тэмүүжин ялагдвал би Овг аймгийн тэр чигээр нь авахулна. Хэрвээ чи ялагдвал яах вэ? Би ялагдахгүй. Явцгаая. Авгахан. Хэрээд анги ингээд мөхдөг болжээ. ертөнцийн эзэн маань миний хүүгийн ариун сүнсийг аварч үзээрэй. Анта, би таны эвийн гэрээг байгуулж чадсангүй. Зүгээр дээ. Та нар харин маш сайн явсан. Ядаж Ванхан Сэнгүм хоёр зөрчилдөж, Сэнгүм удахгүй бидэн рүү халдан давтахаар зэхэж байгааг мэдэж авлаа шүү дээ. Үүнээс илүү ол замаг гэж хаана байх вэ? Ийм болохоор энэс хойш бэлгүүтэйгэн их хурдад суулгах болсон гэж дуулгаарай да. Энэ тухай хаан эзэн та өөрөө хэлсэн дээр байгаа. Тэгээд Хаан одоо бид яах вэ? юу яах вэ гэж? Өдгөөд бусдын халдлагыг няцаагаад байж болохгүй үстэй. Хариуг нь барих хэрэгтэй. Үгүй.
Бид явна. Явна. Хаашаа? Ирээд 8 аймгаас хол зүүн тийшээ нүүн. Тохоо урдан босоод галаан түлээрээ. Зээр байна. Зэр биш үү? Хава. Хамзагтаа ирсэн болохоор галаа өрдөөрэй. Яагаад хэдхэн хүн үлдсэн байдаг вэ? Таныг унтж байх хаагаар оргоод явчихжээ. Чи яагаад оргоогүй юм? Би татар хүн байна. Бид бүгдээрээ таны аварсан татар хүмүүс байна. Чамайг хэн гэдэг вэ? Өвөг дээдсийнхээ нэрийг гутаасан би нэрээ хэлэхээсээ ичж байна. Та намайг хар сахалт гэж хожиж байв таарна. Хар сахалт гинэ. Хасар маань хаана явт юм бэ? Энэ олон жил чамайг дагаж хичнээн их зовлон бэрхшээл амслаа. Биднээс ийм ирч салаад явчих учир байсан. Ээжээ. Хасар маань хар багасаа л хүнд өрхийг хамтал амссан болохоор альва саад бэрхшээлийг таваад 9 минут хүрээд ирэх байлгүй дээ. Гэхдээ өдөө болтол хаавар юм тийм. Биднийг олоод ирнэ. Заавал ч үгүй. Бид олон холбоо байгаа болохоор бидний хүйцэх болоод Ингрийн байдал улмал цаашлаад байна. Дээр нь идж уух олдож байгаа юм болов. Уудам тал маань байхад Монгол хүн гадардахгүй дээ. Халдсан илээтийн тулалдаанаар Тэмүүжин тартагтаан тулж Ван ханч баггүй хохир намссан. Бас тэгээд хүүтэйгээ түнжин хагарсан болохоор бидний тэрүүцэж суух том мод ганхлаа да. Ийм учраас энэ авраг модыг хайр цунагаавал ямар вэ? Ван хан хүүтэйгээ биднийг нөмөр нөлөгт оруулсан. Жамуух чиний захирч байгаа энэ овгийн хүртэл Ван хан өгсөн биш үү? Бид нар тийм зан гаргавал өрийг хөшгөсөн хэрэг болохгүйсаа. Түүхэн болохгүй байх. Уран голын бэлчэр гэдэг чинь угаасаа манай монголчуудын уугуул нутаг байсаар ирсэн. Тэгээд Ван хан Сэнгүм хоёрыг алчгаад дараа нь яах болж байна? Мэдээж хэрэг шин эзнээ сонгоно. Харин хэнийг сонгохоон хэлцэж тогтооно. Бид бүгд л Монгол ахын дүүс байна. Ярилцаж болох л байлгүй. Чи тэгээд найдвартай хөдөх юм байгаа биз? Хөдөө занганд хийчих үү дээ. Номын хөвс тасархаар чих хэрглэх юм байдгийг санаарай да. Учир бид хоёрт хэлэлцсэн юм байгаа. Одоохондоо манай цэргийн хүч Ван ханыг дийлэхгүй. Бид гиндүүлэн дайрч Ван ханы орд өргөөг эзэлж авна. Хэрвээ Ван ханыг дүү нартай бас Сэнгүмтэй цааш нь харуулчихад Гэрээдийн цэрэг хичнээн олон байлаач сүрэг хоньноос өөр зүгүй гэсэн үг. Тэгвэл үгүй талтах. Та нар нэгэнд энэ шийдсэн болоо үзэл алдхаас биш үү? Юу болох нь нүг? Баларсаа. Бидний нуус алдагдсан байх нь хурдан тухтай.
Хурдан мориндоо. Хитлээд гараарай. Зойлгонууд чинь зугтаачлаа. Ямуу хүндээ. Чиний наад уран арга гэж чинь дандаа уршгүйдж байх юм да. Том модон дээр барьсан үүрээ өөрөө эвдээ тайчглаа. Тэгээд одоо яа гэж бодож байна да? Өгшин зөнөг чи арай хэл дуулгасан биш байж. Тэр чиний өгсөн бол юугаа хийж та нарыг дагах вүлээ? Да, хэрэлдэж маргах цаг биш. Бид бүгдээрээ адилхан ор хорон ооч хайхгүй боллоо. Бүгдээрээ суугаад яах хийхээ ярьж ил да юм чинь. Адил сууцгаа. Одоо ганцхан дарга байна. Ямар арга? 8-ны Таян хаанд л дагараас үлдээ. Одоо Ван хан дээр эргэж очих нүүрэг болсон. Тэмүүдийн хөлөн буурийн ээрэм тал руу нэмчихсэн. Тэгээд бидний урдын явдлыг яаж өршөх? Харин Таян хаан биднийг мэдхгүй. Тэгээд ч Ван хан Тэмүүдийн хоёрын данд байсан. Тийм болохоор тэр биднийг үндэтгэн хүлээн авч үчи маань ашиглах нь дамжиггүй. Миний бодоход энэс өөр замгүй шиг байна. Тэгвэл очиод үдийт. Ван хан Тэмүүдийн хоёрын дайсан юм бол бидний нөхөр шүү дээ. Тийм бол та нар явдаа. Та ягчгүй. Би Тэмүүжин рүү очихоос таа. Тэмүүжинтэй нэгдэж бидэнтэй тэнцэх санаатай юу? Тэмүүжнээс салдагнал буруутсан байсан. Тэгээд чи биднээс ургаж байгаа мó? Аль эртнээс ийм санаатай болсон уу? Тэгвэл би чамд хөнөөгд өгье дөө. Ямууха, үчи чи яаж байгаа юм бэ? Албаа. Наад чи намайг алуулаадаг. Наад чиг өтсөн өвгөн хүн хүний аяыг харж аяр таксийн шавхруу горж суух хар төв юм байна. Ямууха, чи тайвшир. Дартаа өгмөн. Та Тэмүүжин дээр очино гэдэг. Тэрний хаанагыг та мэдж байгаа юм. Олоход чи зүг байхаа. Тэрнийг олдгүй маа гэхэд би 3 голынхан хүндийд мал сэргээ хариулаад хүлээгээл сууж бай. Чи үнэхээр тийм бодолтой болсон бол. Тус тусынхаа зам мөрөө хөөё. Сэргийн хүч ядагдана гэдэг уул норх мэтгэж ирсэн үг байдаг. Тэд хэдэн мянган байр газар нуудлын явах зур сорхоо мянган хүнтэй үлдлээ. Энэ маягаар үргэж илвэл Тэмүүжин би ор хоронгүй ооч хаяхгүй хоцрох нь байна та. Яадаг ч тийм. Таны 4 хүлэг 4 өрлөгч нь хаа сайгүй цэрэг мордо цогдуулахар явсан шүү дээ. Тийм шүү. Дорны талнуудыг ижлгүй уудам тул нүдэрмхийн зуурт хэдэн төмөн зэрэг мордыг цуглуулж болох нутаг. Мэдхгүй юм да. Тэгтэн үхээс устыг үзэж байж цуглуулсан эд хөрөнгө мал сөрөг мянга төмөрийн хүж өргөдсөн баатар жанжид цэрэг ирсэн бодохоор хаанта намайг таньж байна уу? хоёр чинь алтан улсын элчин нар байх шүү. Тийм ээ. Би сайд 90 ага байна. Харин энэ дорд миний дүү 90 буха. Харин энэ бол хаа сайгүй арж намын хийж явдаг хотон нутгийн саут гэж. Бид жинхэ гэдэг юм. Тэгээд 3 эрхмийн зорьсон хэрэг Бид хаан тань хорьё. одоо ч би хамаг байдгаан алдаж хаад нэлен ядарч л явна шүү. Тийм биш ээ. Хаан эзэн та ганц элмийн харшаан дунд төрж галуусны гашуун зовлон туул өссөн хүн. Эмэгтэй сэжиндээ хэдийн хэрэг аль хэдийн санаж эрдэм сөрөг хослуулан тунгааж яваа. Ийм хүн хэзээ нэгэн цагт хэргийг үүсгэх нь ойлгомжтой. Сайд би дүүгийн хамт таныг улс гэрээ төгнүүлэхэд хүчин зүтгэе.
Хаан эзэн та ивэлдээ авахтун. Жинхад ивэр арилжаанаа эрхлэн олон улс хөрнөр явахдаа хаан эзэн танайсаар ухаан дэргийг хослуулсан эрдэмсрийг дуусгасан баатар эдээ дайрагдсангүй. Ивэр худалдаа наймыг орхиж хорц зэвсэг адахаар шийдлээ. Ийм тул эд хөрөнгөө цэргийн хэрэгцээнд өргөж байгааг минь их эзэн та олдгүй хүлээн авна уу? Найсуугаш. Та нас гэнайда. Хүн гэнайда. Хурдан босцоо. Юраа. Түрүүчийн удаа би өөрөө чинь гомдоосон байхаа хол уучсан бойцаа. Түрүүчийн удаа би ч гэсэн жаахан төрөгдсөн байж мэдх юм аа. Төмөрөн дорон суухута. Юраа. Би чамаас их алтан улсын эзэн хаан эрхэн сайд иргэн албатын талаар наривчлан мэдмээр байна. Энэ талаар жинхэнэ ярьсан дээр болов. Энэ алтан улсаас гадна Цөм улс, Баруун Ляо, Тангууд, Хорезмын хаант улс, Ирак, Азербайджан, Орос зэрэг олон улс орноор хэрэн хэлсэн хүн. Тэгвэл яриад байгаараа 7 өдөр шөнө ч хамаагүй би ярьсан бүхнийг чинь сонсгоё. Саяхан дор хоронгүй ойж хаяхгүй бодно гэж байсан манай хаан одоо бүр харин холын улс орны байр байдлыг сонирхож эхлэх шивдээ. Хаантны энэ удаагийн ялагдаад харин ч их хэргийн эхлэл болсон байх. Оролоо тэр. Агуу их таян хаан минь. Би таны зараалаар дагаар ирсэн жамуух нарыг нааш наваад ирлээ. За ямар байна да? Биенээс нь муухай үнэр хасаж байгаа биз? Үнэхээр тийм байх шүү. Та гурав тэгээд монголчууд муу юм биз дээ? Тийм ээ. Ирээдүйн Ван хаанаас орж ирсэн гэлөө? Тийм ээ. Ван хааны тагнуулууд биш биз? Хаанаас та? Бид агуу их таян хаан танд хүчээн өгч, Дэрээд аймгийг дарж, тал нутгийг дангаар эзэгнэх чинь туслах санаатай юм. Би чиний үгэнд яаж итгэх болж байна? Алуу, авчгаараа чавчаа тай. За. Таян хаан, та хүн явуулж тандуулж болох биш үү? Эгэж төвгүүдж байснаас та нарын толгойг чавчаад хайсан амар байлгүй. Тэмэлтэй үрсүү хатаа мэд. Хурдж үзээ, амармаар байна. Бааж, хүлээ. Таян хаан минь, тэд үнэн сэтгэлээсээ дагаар орж ирснийг би өөрийн биеэр батлах вэ. Эм гэж юу? Тийм ээ. Энэ гурав тэмүүжингээ салсныхаа дараа Олон угаар яах вэ? Наад гурван үдээч. Өчигдөр хонтаж. Энэ гурвыг одоохон сум даваачаад угаал үлдэхтэн. Тэгээд охин галбан дуучаал тохон домжоорой. Ертөн зэнгэзэн та гурвыг дэвэлдэг. Энэ чиний нөгөө хэлээд байсан төөрсөн хорвоо. Тийм ээ. ертөнцийн эзэн та бүхнийг өршөөн сойрхог. Одооноос эхлэн та гурав Христийн үнэн сүсгтэн боллоо. Угаал үлдсийн дараа та нарын ариун сүнс авралыг олно гэсэн үг. За, хүүхдүүд минь намайг дагаад яв та. Чи ертөнцийн эзэн цорын манц байдаг итгэж байна уу? Итгэж байна. Бидний авралт эзэн Иесус Христэд итгэх үү? Итгэнэ. За тэгвэл би загалмайсан эцэг хүү ариун сүнсийн нэрийн өмнөөс өөрөөр чинь угаал үйлдвэрлэе. Ордоо.
Чи манай авралт эзэн Иесус Христэд итгэж байна уу? Юу нэ? Чи манай авралт эзэн Иесус Христэд итгэж байна уу? Я болно. Хурдан гүйцэтгэг. За тэгвэл би загалмайлсан эцэгхүү ариун сүнсийн нэрийн өмнөөс өөрөө ч угаалуулж би. Ордоо. Чи манай авралт эзэн Иесус Христэд итгэдэг үү? Болно, бодлогоо яах вэ? Би юу ч байсан итгэх болов. Би итгэнэ. Хүний хүчээр Иесустэй итгүүлэх гээд байх юм аа. Мөнх тэнгэрээс хүчтэй л юм баг та. Жамууха, энэ тань хаан чинь хаашаа хүн бэ? Хамгийн зөвүүн юм. Хатныхаа үгийг дагаж олон сайд нарынхаа өмнө биднээс хэр үнэртэж байгаа эсхийг шалгаж үздэг байх шүү. Бидний хүн гэж тоохгүй тэр зэрэгтэй. Инхэн итгэн мэдсэн бол баригтай ахтай хамт тэрүүжин дагаар ордог байж л дээ. Хаан монголчууд та нар ангөрөө хийж байхдаа зэрэглэн дайрч байгаа юм шиг харагдах юм. Яагаад тэрв? Зүйтэй үг асуудаа. Энэхийн цагт нийт цэрэг мод ялангуяа нас үегээгүй өсөр баг хөвгөд ангөрөө яаж хийхийг зааж сургаж байх учиртай. Тэд ахмад хүмүүсийн дагаж эрэ зориг төвчээр хатууж тавьдаг. Ингэсэн цагт аян дайны үед хинээс ч дутхгүй эрэмжээ сайн байдаг болдог юм да. Би өрн дорн өмнө думардын одон орноор очиж байхдаа ийм эрэмгийн баатар цэргүүдийг үзэж яваагүй юм байна. Хурдан барай дав. Барай. Барай дав. Чи юу юм? Юу юм чи? Сүбэдэ хата. Тохоюуда. Сүбэдэ ха. Оцсоо. Аавгах тэнд байгаа гинэ. Хаан дэрв. Тэнд байна. Мөнх тэнгэр өршөөж биднийг ашгүй уулзуулдаг байх шүү. Аха. Хасар. Чи амьд уу? Үгүй. Амьд байна. Үнэхээр чи мөн гэж үү? Аха. Би үгүй. Ах минь. Хасар. Аха. Чи энэ хоёр хүнийг таних үлээ. Дээр анхад мараадгаж байсан албан улсын хоёр ич байх шиг дээ. Харин энэ хүн болгоос хорвоо дэлхийгээр хэрэн хэсэж гүйцээсэн гуйгрын наймаачин ялаваач байна. Энэ хүн орчлон хорвоогийн хамаг сонныг мэддэг хүнтэй. Бид хэдэн өдрийн турш сонсоор суугаад бүр алмаар цодроод байна. Ван хааны ярьдаг библийн үлгэрээс ч сонин гэж. Тийм үү? Тухайлбал чи Орос, Хорезм зэрэг орны тухай сонсоогүй л үсттэй. Бас Азербайджан гэдэг оронд хүртэл очиж үзсэн байна шүү дээ. Тэгээд хэн гэдэг гинэ? Ятад нартай гэсэн. Бид энэ хүндээ ялаваач гэдэг байна. Тэгвэл ноён ялаваачаар дараа тэгж байгаад Оросын тухай яриулдаг хэрэг. Дахиад жаахан идэхгүй. Энэ юу байваа? Энэ ялаваачийн хийж авчирсан нанхиад нарын иддэг амуу удаа гэдэг хүнс. Амт цагаан шүү. Дахиад нэг айрыг идэхгүй. Нэг müssen уулгалаад явах дээ. Та нар чөөргөө гэртээ болсон байж хөө. Хасраха юу сайхан гэж. Энэ гэрийг бас л ноён ялаваач бэлгэлсэн. Энээс өмнө бид хэдэн сараар тэр гадаа хонож явсан шүү. Ван хаан гэж хөгшин зөнгөөс хож ингэж зүдрэх гэж. Зүгээр суулгахгүй хариугаа заавал авна.
Удахгүй те. Чи жаахан амарч тэнгэрээд бид энэ тухайн нийт өрөө хэлэлцэн. Би бүр хэсгээ байгаад байна шүү. Тахивын хурдан бариад аваа. Хурдлаарай. Гонээр тахив шүү дээ. Хасар жанжин жарахгүй эрхийн мэргийн харвачгүй юм аа. Ноён ялаваача эзэн хаан энүүнээс мэргийн харвана. Анаста бид хэд бол манай өрлөг жанжин зэвийн дэргэд бол зөвхөн сум тавьдаг төдийг нь харваачаад. Монголчуудын дунд Жирэмгийн баатрууд үнэхээр олон байна. Далю радоны махнаас аваад ир. Мэдээ. Энэ бол мөнх тэнгэр анх дөө бидний ахин уулзсан зодгосныг таалсан хишиг үйзаа. Морилцгаа. Хаа. Яаж байна? Одоохон боллоо. Болсон байна да. Хурдан гаргаад ир. Жаахан шүүр хэдэн гэмгүй шүү дээ. Урдлахгүй бол арааны шүүс асгараад байна шүү. Оо, хар авдаг зэлбийдээ. Алив, сараа аваад ир. Дахин бах болчихлоо. Хурдлаарай. Хурдлаарай. Хадад захиж гаргаад Аруусаар сархад орлууд нь найрдаж суусан байна. Насан туршид мартагдахгүй сайхан дурсан болон үдэх үйцаа. Алив бүгдээрээ тогтоочих юм. Энэ аригч амаргүй даваа байж шүү. Дэлмэ амаргүй биш харин чамттай биш үү? За. Дахиад нэг тогтоочихъя. Өнөөдөр би Тахим махаар зоог хийж, Балжун нуурын болонгор тусаар сархатыг орлуулан суугтаа. Журмаар нөхөрсөн Баатар жанжин нарын минь санаа бодол өчүүхэнж урваагүй тэмдэглэн хэлмээр байна. Хэрвээ мөнгө тэнгэрийн ивэлэр хэзээ нэгэн цагт их хэргийг бүтээх аваас Тэмүүжин би журмын нөхөд та нартайгаан ингэж зовж зүдэрч явснаа мартахгүй дуурсах болно. Огтооч. Мянга 203 онд удирдал хүчин зүтгэлсний эцэст Тэмүүжин сэргийн хүчин сэлбэн засаад Хрээд аймаг руу халдан давталсан байна. Нохоо, чиний хэр зэрэг үлэмшилтэй жүжиглэхээс бүх юм шалтгаална шүү. Санаа зовлтгүйтэй авах. Яг явцгаая. Хрээд аймаг. Сэнгүмийн хэлснээр бол манай эцэг хасар надад дагаар болсон гэв. Удлаа бууж өгчөөж бодох юм шүү. Чи яагаад уудаг юм бэ? Ээжигээ сагаадаг. Хөөмөн. Мэдээ уудаг. Ертөнцийн эзний авралаар ээж чинь миний сайн байгаа. Удахгүй ээжтэй чинь уулзуулнаа. Харин эцэг чинь ямар хөө байна? Аавыг нь Тэмүүжин ахтар очих гэсэн боловч яаж чайгаад арга мөхөрц. Бид зам зур хүн хараас асуусан боловч мэд хөнгөө болохоор бидэд ёстой морноос өөр нөхөргүй, модноос өөр нөмөргүй болчихлоо. Хөөмөн. Бид та нарыг ивэж авлаа. Ванхан танд гэдаа. Гэхдээ эцэг маань таны итгэж урмын нөхрөөж бататууд ангараг өргөсөн цагт ийшээ ирж ванхан танд хүч өрөх болно гэсэн. Охайс, тохож одоохон тасрал ихтэй очиж тэрний шиг авсан Бармат Баатар жанжин надад хүчээ өргөн зүтгэх аваад би эрхэм тулыг хайрлаж эрдэнэ дээдэр шагнах болно гэж хэлчихээрэй. Ван хаан урууны цусаа гоожуулан Тэмүүжинтэй эв найрыг сахин гэчихэд дүүгэн эвгээлдээ авчихаар хүмүүс яаж итгэх вэ? Чи яагаад Ван хааныг ятгсангүй? Манай ах ямар хүний үг авдаг вэ шүү дээ. Манай Хрээд аймаг энэ эцэг хүү хоёрын балгаар баггүй хохирсон. Одоо бүр алдардаг дээрээ тулаад байна.
Хар сар байж хэрээдэг мөхөө гэж чи арай бодоогүй үсттэй. Дайр үсэн. Чи мэрэгдийн язгууртан. Цогтоо бих хүүтэйгэн 8-нд толгой хорогдож байгаа гэвчтэй. Юу гэсэн үг? Би хэрвээ албатан аваад 8-ны Таян хаанд дагаар орвол чи газарчилж өгнө. Ван хааны төрсөн дөө хүртэл ахыгаа орхиж шандах гэж байх. Над чиг олсны хүнд ямар хамаа байх вэ? Тэгвэл өнөө шүндэн хөдлөе. Аваа. Жаха хамбуах дайр үсэн нар шуугаас гараад явчлаа. Тэд хайж байгаа юм бол 8-ны Таян хаан дагаар орох юм гинэ. яагаад хэрэглээ? Бид тэднийг одоо аваад ирэх үү? Хэрэггүй. Тэмүжинтэй хийсэн дайны дараа Жамуух даритай нар биднийг орхиод явсан. Тэднээс болж бидний хүч доройц. Тийм болохоор өвөр зураа хэмжиж хүч алга. Хэрвээ тэд явчих юм бол бидний хүч улам сулрах босуу. Азар асар наашиг хин шиг байна. Хэрвээ бид өрдийн ажил хүчрэгж өгөл Талмуудын баатрууд наашаа цугнал та. Тань шиг бөөгөө суугаад байх юм бол өрдийн тэр сайхан цагийг нэг дадаг болох байлгүй. Чи амаа мэдж яраарэ. Чи хөнгөн гоомоор хөдөлж Тэмүжний итгэл элдэн андын холбоо таслаагүй бол өдөд ингээд булт олноороо биднээс дайжин одох байсан гэж юу? Хаач төнөглж байна да. Эцгийгээ чи юу гэж байгаа хүм? Батлыг тоолох хилаарай